За сайн уу манайхан. Өнөөдөр Brown Tide-тэй Barbarians Adventure in a Fantasy World хэмээх нэгэн үнэхээр гас гарсан өвөрмөц махуг уншиж өгөхөр бэлдлээ. Хэрв чи азар өөр ертөнцид очивол яах вэ? Мэдээж бид эхлээд гайхаж сандрагч яг үнэндээ цаг хугацааны ирэхээр дасаад л амьдрах байх. Гэвч манай манхуны гол дүр бидний бодож байгаа шиг тийм гоё амгалан газар очдоггүй юм. Тэрээр бодит байдлаасаа зогтож өөр ертөнц рүү очихыг маш их хүссэндээ бүр ажилласаа хүсдэд гарч дэлхийн өнцөг болон бүрийг нэг нэгэнгүй сударч явсан нэгэн. Тэгтэл нэг өдөр түүний тэр их залбирал биелэлээ олдог. Гэвч харамсалтай нь энэ нь түүний хүссэн үзэсгэлэнт зүүд биш. Харин жинхэнэ хар дагсан зүүд байлаа. Тэр уран зөгнөлт ертөнцтэй ирсэн ч гэлээ Катал нэртэй зэрлэг барберийн хүн болж дахин төрж элдв янзын хитрхи хүчрхэг мангасуудаар дүүрэн цагаан цүл гэгдэх хөлдөө там руу шидэгдчихдэг. Тэндээ тундар химээх мөсөөр хүчигдсэн эргэн тойронд нь ухаантай хүн гих зүйл байхгүй. Зөвхөн зэрлэг тэнэг амттай дүүрэн газалт гацчихна. Түүний хувьд энэ газар яг л там шиг уйдмаар уйтгартай байлаа. Хамгийн аимшигтай нь тэр энэ газараас гах гэж оролдох болгонд нэгэн нууцлаг системийн улмаас үргэлж даалгавар дуусаагүй гэсэн зурвас ирж түүнийг хордог байв. Олон жилийн турш энэхүү мөсөн шорондоо гатсан Катал залуугийн түүх цааш хаашаа ирэхийг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэр гач чадах болов? За өнөөдөр бол цагаан цүлийн жирийн нэг л мегмар гараг. Хоёр зэрлэг аврах хилэнцэд хорхоо мангас дээр дэвсэж түүнийг тас татаж хайна. Тэгээд манай гол дүр 50 гэгчин дөхөж очив. Нэг ягаан гэрэл гяс хийж тэр үлдсэн мангасуудыг хэсэг хэсэг болгон цавчив. Зөвхөн зэрлэгүүд ийм мухаг байгаадаа бахархах байх таа гэж тэр санаа алдна. Мухаг гэж юу юм бэ? Идэж болт юм уу? Гэж охин түүнийг хариуж амжихаас ч өмнө асууна. Тэд нөгөө өмхий шүрмслэг магасын махыг 5 оттой зоог идэж байгаа юм шиг л уралдан зажилж эхлэв. Тэр бүр мис гайхжээ. Би чамд саяхан зэнийг идвэл үхэн гэж үгчлэн хэлээ бидтэй. Босоо хоногч хүрэхгүй хугацаа өнгөрч байхад чи дахиад л энд ингэ сууж байх гэж химэн тэр архирв. Охин болон харзан залуу бахархстайгаар эрхий хуруугаа гоцоолгов. Гинтхэн нөгөө харзан залуугийн царай хүшиж тэр чичирч амнаас нь хөөс цуурч эхлэв. Тэр унаж амнаас нь ногоонцос оргилов. Охин сандарч энэ бүх гамшиг хэрхэн өрнөхийг харангаа түүнийг дахин алгадна. Кал зүгээр л тийшээ хахаа болин. Би салхинд гараад ирье гэж тэр амандаа өглөв. Бро, энэ амьдралаас үнэхээр залхажээ. Үүний зэрэгцээ цүлийн хаа нэгтээ хэсэг хүсний цэргүүд байв. Нэг нь хүүтний гомдлон үглэний. Өөр нэг нь энэ цүлийг туулах нь хідэн төгрөг өглөөч гэсэн амиа хорлох даалгавар гэж гомдлно. Ахмад зүгээр л түүнийг таслав. Та нар бүгдээрээ юунд гарын үсэг зурснаа мэдэж байсан бидтэй. Тийм ээ, гэхдээ ийм муухай байна гэж мэдсэнгүү хэмээн нөгөө хүсний цэрэг чичирж байснаа хариу зөрүүлв. Дулаахан сүүх тэрэг дотор нэгэн хөгшин даамал тэдний маргалдааныг сонсож байлаа. Тэр хоолоогоо засаад зорчигч руугаа эргэж "Хатагтай минь, та зүгээр үү?" гэж асуув. Цэнхэр үстэй үзэгсэлэнтэй бүсгүй Молина Акаша зүгээр л инээмсэглээд "Тийм ээ, би зүгээр" гэв. Хөгшин гадаа байгаа хүсний цэргүүд рүү буцаж харав. Тэд зүгээр л бүдүүзэг байна. Милена, тэгж хатуу хандах хэрэггүй дээ. Энэ ажлыг авах цорын ганц хүмүүс бол тэд л байна гэв. Тэрээр санаа зовнин гадар шарав. Тэднийг дотош оруулчихвал яасан юм бэ? Тэд даарад хүлдэх гэж байгаа юм шиг харагдаж байна. Үгүй гэж даамал эрс сэдэмгий хэлв. Хатагтай минь, та энэ газрын тухай домог яриануудыг мартаж орхиж. Нина чимээгүй гэв. Мангасуудыг хэлж байна уу? Даамос толгоос ихсэрв. Үгүй ээ, та эзэн хааны тухай түүхийг санаж байна уу? Энэ хөлдөө там саймд буцаж ирсэн цорын ганц хүн. Тэр авраг могооноос эхлээд газар хөдлөлт үүсгдэг баавга хүртэл өөрийн харсан бүх мангасуудын тухай галзуу хүн шиг буу хаасан байдаг. Гэвч түүний хамгийн сүүрчийн цөхөрсөн анхааруулга нь энэ байв. Жинхэнэ аюул бол мангасууд биш, хамаг аюул нь зэрлэгүүд байсан бижээ. Даамал үүнийг зүгээр л үл тоомсорлно. Мэдээж энэ бол зүгээр л нэг домог. Гэхдээ Молина үүнд тийм ч итгэлтэй бос байна. Түүний тодорхойлсон мангасуудын ихэнх нь хожим нь бодиттой болох нь батлагдсан билээ. Тэгсэн ч даамал инэв. Зэрлэг хүнийг бодитоор харсан хүн урд өмнө нэгч байхгүй.
Елена түүнд хэлэх үг байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Гинт хүлэрсний цэргүүдийн ахмад бүгд зогс гэж хаширв. Тэнд ямар нэгэн зүйл байна гэж түүнийг хэлэхэд хамтрагч нь юу харж байгааг нь асуув. Тэд цасан шуурган дунд зогсох ганц нэгэн дүрс рүү нүдээ онилхан харав. Би сайн ялгаж чадахгүй байна. Ахмадын нүд томров. Надад сайн мэдээ бас муу мэдээ байна гэж түүнийг баргар царайлан хэлэхэд өөр нэг хүзний цэрэг шулуухан хилчих гэж хаширв. Ахмад сайн мэдээ гэвэл энэ зүйл жижигхэн байна. Муу мэдээ нь энэ шууд биднийг чиглээд илж байна гэж хариулв. Тэр лична бүгд өндөр бэлэн байдалд орж айдас гайхшрал дүүрнүүдээр шуурга руу ширтэв. Нөгөө дүрс улам бүр ойртох тусам Ахмад царайгаа барайлган сэлмээ суулав. Тэр эцэст нь түүнийг тодорхой харж чадлаа. Энэ мангас биш байна. Эн чинь хүн үү? Өнөөхөр цагаан ус нь хийсэж, дайчин би галбираа гайхуулан нүцгэн цээжтэй алхасаар л байв. Энэ бол катал байлаа. Тэр зогссон бөгөөд түүний гэрэгцэн нил ягаанууд тэднийг цоргин ширтэв. Хөлсний цэргүүд тэр эрийг дөхөж ирэхэд бүр мэл гайхаж бэлэн байдалд оров. Тэд үүнд итгэж чадахгүй байлаа. Домогт гардаг шиг яг л тийм зэрлэг. Гэхдээ тэр залуу зүгээр л инээмсэглэж байв. Тэр өөрийн хүмүүсээс уйдаад зүгээр л салхинд гарч явсан юм. Тэр үүнтэй таарн чинээ сансангүй. Тэр сэтгэл татам инээмсэлээр тодруулаад өөрийгөө танилцуулав. Тэр бол үнсэн зэрлэг катал байна. Та нартай уулзсандаа баяртай байна. Катал тэднийг шинжин харж хөлсний хамгаалагчид дагуулсан худалдаач дүү гэж асуув. Тэр найрсаг зөвлөгөө өгч одоо шууд буц. Гэхдээ та нар сонсохгүй гэдгийг би аль хэдийн мэдэж байна гэв. Тэгээд түүний нүд сүүх тэрэг рүү төсөв. Тэр дотор хэн нэгэн байгааг мэдэж байлаа. Ахмад сандарч эхэлсэн ч катал зүгээр л жуумалцсан нэгэн цочирдмор санал тавив. Та нар намайг хүслөөч. Хүсний цэргүүд мэл гайхаж хоцров. Катал өөрийгөө энэ зүйлсээр хөтөж хийхийг хүсэж байгаагаа тодорхой болгов. Ахмад болгоомжтойгоор түүнийг дайснаа үж асуув. Катал зүгээр л инээмсэглэв. Хэрвээ би дайсан байсан бол та нар бүгд аль хэдийн үхчихсэн байх байсан. Энэхүү занал хийзэс агаалт төгөж хамгаалагчдын царайг цонхилхон тэднийг хэлэх үггүй болгов. Удирдагч сүүх тэргийг тогшиж хатагтаагаасаа энэ бүхнийг сонсноо гэж асуув. Лена бүх зүйлийг сонссон гэв. Ахмад эцсийн шийдвэрийг түүнд үлдээв. Бүсгүй хамгийн чухал асуултыг асуув. Хэрвээ бид түүнтэй тулдахыг оролдвол юу болох вэ? Сүрлэл зэрлэг рүү харангаа Ахмад өөрийн үнэн зөв үнэлгээг өгөв. Би үүнийг үнэхээр зөвлөхгүй. Төгшүүртэй хэсэг зуурын зогшигтын дараа Мина шийдвэрээ гаргав. Ойлголоо. Түүнд бид санзыг нь хүзээж авч байна гэж хэл. Ахмад Катал руу буцаж очин мэдээг дуулгав. Тэр зөвшөөрсөн. Каталын нүд гэрэлтэж царайнд нь инээмсэглэх тодров. За эн чинь харин сайхан мэдээ байна. Тэр урагшихэд алхсан хүсний зэргүүдийн голыг зурж үхтэл нь айлгав. Одоо тэр жинхэнэ даргатай ярилцах хэрэгтэй байна. Ахмад түүнд элдв зүйл сэтгэхгүй байхыг анхааруулсан ч Катал түүний ширүүн харцыг зүгээр л өөртөө ихтэй инээмсэглэлээр өгтөв. Тэдний ажил олгогч аль хэдийн зөвшөөрсөн бөгөөд Каталтай тулдах нь амиа хорлолттой адил тул Ахмадад түүнийг сүүх тэрэг рүү дагуулж явахаас өөр сонголт байсангүй. Дотор нь даамал бүрэн ухаанаа алдаж сандарч байсан ч Молина түүнийг тайвширахыг хэлв. Тэгтэл хаалга тогшор чимээ гарч Каталын дуу хоолой цуурайтан. Би орж болох уу гэв. Даамал нарийнхан дуугаар хаширсан ч Молина тайвнаар "Тэг, ор" гэж хариулв. Гадаа Кито эцсийн нэг ялгуулсан инээмсэглэл тодруулв. Түүний төлөвлөгөө яг таг бүтжээ. Хөгшин даамал бүрэн айдас тагтаж нүүрнийх нь хөс цугж байлаа. Тэгээд түүний эсрэг талд үнэхээр том биетэй Катал гараа зөрүүлэн зүгээр л амарч сууж байв. Зэрлэгээр ярихдаа дуу хоолой нь гайхмаар тайван байлаа. Тэр хөгшин эрд зүгээр л тайршир гэж хэлв. Тэр түүнд хор хөнөөл учруулах бодлого байгаагаа амласан ч даамал үүнд нь ганц секунд ч итгэсэнгүй. Дотроо надад битгий хотлол гэж хаширч байв. Үүний зэрэгцээ охин зүгээр л гайхан ширтэж байлаа. Тэрээр домогт гардаг зэрлэг яг өөрийнх нь өмнө байна гэдэгт итгэж чадахгүй байв. Тэрээр арай гэж мэдчилгээ үгс эвзүүзэн хэлэхэд залуу зүгээр л баяртай байна гэж дог хариулв. Манай залуу гадагш цасан шург руу хараад дотор ямар гайхмаар дулаахан байгааг тэмдэглэв. Цэнхэр үстэй эмхтэй. Энэ бүхэн шийдтний ач тус гэж тайлбарлав. Энэ нь түүний санахлыг үнэхээр татжээ. Энэ залуу урд өмнө нь хизээж бодит шийдийг харж байгаагүй юм. Буцаад гадаж шарангаа тэр тэднийг 9 минут гайх магадлал маш бага гэдгийг анхааруулад дараа нь энэ үгийг хэлв. Тийм учраас би та нарын амь насыг хамгаалах болно.
Гисэн хэдий ч энд нэг болцол бий. Бүсгүй түүнээс юу хүсэж болохыг нь сандран асуув. Инээн зүйлэл тодруулан тэр өөрийн үнийг ил болгов. Энэ бол алт эсвэл эрх мэдэж биш байлаа. Тэр зүгээр л цас мөсөн талбайн гаднах ертөнцийн тухай мэдээлэл хүсэж байв. Энэ мэдээлэл бүсгүй бүр мэл гайхжээ. Зүгээр л үү? Тэр толгой төгсөн бөгөөд энэ нь бүсгүйн хувьд үнэхээр ашигтай хэлцэж гэдгийг мэдэж байлаа. Тийм ээ. Түүнд өөр ямар сонголт байх вүлээ? Тэр дургуутсан зөвшөөрөв. Тэр бүсгүйн хариултад сэтгэл хангалуун байж нэрийг нь асуув. Бүсгүй өөрийгөө Акаша овгийн Молина гэж альбиасаар танилцуулав. Тэрээр хариуж умалзаж өөрийгөө Катал гэж танилцуулав. Хилцэд хийгдлээ. Бид Каталын өмнөх амьдралын дурсамжийг харна. Тэрээр тоглоом, номоор хүрээлүүлсэн жинхэнэ уран зөгнөс ертөнцийн донтон байжээ. Тэгтэл нэг өдөр гинтэл тэр энхүү хөлдүү цүлд зэрлэг хүн болж сэрсэн юм. Тэнд оршихуун хямралд орох цаг хугацаа байсангүй. Энэ газар маш хүйтэн бөгөөд галзуу мангасуудаар дүүрэн байлаа. Тиймээс тэр ямар ч гол дүүрийн хийх зүйлийг хийсэн. Тэрээр овгийнхоо удирдагч болж зөвхөн амьд үлдэж цасан талбайгаас зүхтахын тулд өдөр шөнөгүй тэмцсэн юм. Гэвч түүнийг явах гэж оролдох болгонд системийн цонх гарч ирдэг байв. Тэр цонхонд даалгавар дуусаагүй гэж хэлдэг байлаа. Яг л тэр бүх найдвараа алдах гэж байх үед гадны ертөнцийн хүмүүс эцэст нь үзэгдэж эхлэв. Тэгэхэд л түүнд нэгэн бодол зурсхийн орж иржээ. Энэхүү цасан шоронгийн цаадах ертөнц бол түүний үргэлж мөрөөддөг байсан яг тэр уран зөгнөлт ертөнц байв. Тэр мөчөөс эхлэн тэр зүгээр л амьд үлдэхийг хичээгээгүй. Тэр төгшөнгөө ахиулж эхэлсэн. Тэрээр эндээс гарах ганцхан зорилготойгоор даалгавруудыг араараас нь биелүүлж эхлэв. Энэ нь биднийг буцаад өнөө үед авчирна. Молина шиг гадны хүмүүсийн өгөх мэдээлэл түүний хувьд яагаад цэвэр агч шиг үн цэнтэй байгааг та одоо ойлгож байгаа байх. Харамсалтай нь түүний уулзсан бусад бүх хүмүүс түүнийг харамгацаа шууд дайрдаг эсэл хүүтнээс болоод бүрмсэн галзуурчихсан байдаг байв. Тиймээс тэр эцэст нь нэг соёлтой яриа өрнөж байгаадаа зүгээр л баялтай байсан ч сэдвийг өөрчилж тэднийг маш олон зэвсэг тээвэрзэж байгааг анзаарснаа хэлв. Тэрээр тэрэгэн доторх ган зэвсгийн хангинах чимээг шууд сонсож чадаж байгаагаа хэлв. Энэ нэр маш гоц мэдэрхүүтэй тул шууд гол зүйл рүүгээ орж гаднах ертөнцид дайн болж байгаа эсхийг асуув. Молина үүнийг батлав. Эзэнт гүрэн болон хаант улс хоорондоо дайтаж байгаа аж. Катал гаднах ертөнц бас тийм ч амар амгалан биш байгааг ойлгов. Бүсгүй эзэнт гүрэн хамаагүй олон цэрэгтэй боловч хаант улс хоёр зүйлийн ачаар тесэж байгааг тайлбарлав. Эдгээр нь сэлмийн маструуд болон баатар байлаа. Каталын чих тэр дороо соотолзов. Баатар, сэлмийн мастер уу? Тэр тэднийг ямар төрлийн хүч чадалтайг мэдэх хэрэгтэй байна. Молина түүнийг юу яриад байгааг нь огт мэдэхгүй байгааг анзаарав. Тэр түүнээс нууцуудын тухай сонсож байсан уу гэж асуугаад Молина хүчний системийг тайлбарлаж өгөв. Энэ бүхэн нууц гэж нэрлэгддэг зүйлдер үндсэндэгддэг. Хүмүүсийн маш өчүүхэн хэсэг нь л энэ хүчийг боддоор ашиглаж чаддаг бөгөөд тэд 5 зэрэглэлд хуваагддаг байна. Эхнийх нь 3 дугаар зэрэглэл. Эдгээр хүмүүс үндсэндээ хүчийг зөвхөн мэдэрч чадхаас биш боддоор ашиглаж чадахгүй. Дараагийнх нь 2 дугаар зэрэглэл. Энэ шатанд та хүчийг жинхнээсээ ашиглаж эхэлж болно. Түүний дараа 1 дугаар зэрэглэл. Эдгээр нь өөрсдийн хүчийг ман эсвэл аура хэлбрээр илэрхийлдэг таны жирийн хүзэг бааtruуд болон шиддэнгүүд юм. Гэвч үүний дараа бүх зүйл үнэхээр галзуу болж хувирна. Дараагийн зэрэглэлүүд нь хүний хязгаарыг давсан хүмүүст зориулагдсан. Тэнд тэнгэрийг шууд зүсэж чадах ер бүсийн ошхуунууд байдаг. Сэлмийн мастер бол эдгээр мангасуудын нэг юм. Тэрээр яриагаа дуусгахдаа бүр доод 3 дугаар зэрэглэл байх нь ч жижиг хотод том хүн болгодог гэв. Энэ бүхнийг сонссны дараа Китогийн хариулт энгийн бөгөөд үнэхээр сүрлэг байлаа. Тэр зүгээр л би тэдэнтэй уулзмаар байна гэв. Молина бүр мэл гайхжээ. Тэр сая бурхан шиг зэрэглэлийн оршихуйтай уулзмаар байна гэж хэлэв. Гэхдээ Катал үхтлээ нухацтай байлаа. Тэрээр энхүү хөлдүү тамд зөвхөн амьд үлдэхийг хичээн хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд гатсан. Тэр өөрийн мөрөөдлийн уран зүгнэлт ертөнцтэй байгаа ч энэ нь шорон юм. Түүний цорын ганц жинхэнэ зорилго бол эцэст нь нөгөө талд юу байгааг харах явдал байв. Түүний царайд цэвэр шийдэмгий байдал тодров. Тэрээр энэ газраас үнэхээр гармаар байгаагаа мэдийдэв. Тэгээд тэр өөрийгөө засаж өөртөө итгэлтэйгээр жуумалцсан. Үгүй ээ, би заавал гарах ёстой гэв. Сүүх тэрэг цааш нэжигнэн явхад
Молина эцэст нь толгойд нь эргэлдэж байсан асуултыг асуув. Тэр үнэхээр нөгөө зэрлэг мөн үү? Тэр үүнийг үгүйсгэсэнгүй. Бүсгүйг түүний тухай аль хэдийн сонссон байгааг онцлов. Бүсгүй үүнийг баталж түүнийг домогноос мэддэг гэдгээ хэлв. Одоо Катал өөрийнх нь тухай домог байдагт бүр гайхаж хоцров. Молина үүнд итгэж чадахгүй байлаа. Тэр яаж өөрийнхөө тухай домгийг мэдэхгүй байж чаддаг байна? Катал зүгээр л инэв. Тэрээр урд өмнө нь уулзаж байсан нэгэн галзуу балаа эрийг санав. Тэгэхээр тэр залуу эзэн хаан байж шүү дээ хэмээн тэр инээд алдав. Тэрээр тайван байж жуумалзан бүсгүйд нөгөө домог нь магадгүй үнэн байх гэж хэлв. Гэрч тэр яриаг шууд чухал зүйл рүү буцаан авч ирэв. Тэд яагаад энэ бүх зэвсгийг хөлдөө цөлөөр тээвэрдэж яваа юм бэ? Бүсгүй хариулахыг үнэхээр хүсэхгүй байгаа нэгт хариулт хэлэх гэж төвдөрч байв. Гэвч Катале харц ширүүн байсан тул тэр эцэст нь нууцаад илгэв. Түүний гэр бүлд мөнгө маш их хэрэгтэй байгаа аж. Түүний гэр бүл урд нь баян худалдаачид байсан боловч өрсөлдөгчдтэй хорлолдож одоо өрөнд баригдсан байна. Каталын тарих гэрлийн хурдаар ажиллав. Тэрээр бүсгүйг эзэнт гүрний эсрэг хийж буй дайнд нь зориулж хаант улсад зэвсэг худалдаалж байгааг шууд тааж мэдэв. Түүний гаргасан логик өөдөөс нь үг хэлхийн аргагүй байв. Эзэнт гүрэн асар том армитай тул тэдэнд зэвсэг хэрэггүй. Харин хаант улс тэдгээр зэвсгээр үхтлээ дутаж байгаа байж таарна. Өндөр эрэлт, бага нийлүүлэлт гэдэг нь түүнийг өөрийн амьд дэнчин тавихад хүрэггүйц асар их ашиг орлого гэсэн үг гэдгийг тэр тэмдэглэв. Тэр цааш нь өргөжлүүлэн түүний газар нутаг эзэнт гүрэнтэй хилдэг байх. Тиймээс тэр ийм бүрэн галзуу замыг сонгохоос өөр аргагүй болсон гэж тааварлав. Молин зүгээр л хэлэх үггүй болов. Түүний хийж чадах зүйл бол залуугийн хийсэн нь 100% үнэн гэдгийг батлах төдий байлаа. Тэр бүрэн цочролд оржээ. Домог ярианд түүнийг уураас өөр шидгүй мунхаг антин гэж дүрсэлсэн байдаг. Гэвч энэ залуу бол жинхэнэ суут ухаантан байна. Тэр түүнийг үнэхээр хинбэ гэдгийг гайхна. Гэвч түүнийг хариулахаас өөр нэг зүйл өрсөж сүүх тэрэг гинт зогсов. Тэгээд цус царцам чанга хаширах чимээ гарав. Босод бүх хүмүүс сандарч байхад Катал бүрэн тайван хിവэр байв. Тэр юу болж байгааг яг таг мэдэж байлаа. Тэдэнд зочид иржээ. Хаанаас ч юм бэ? Цасан дундаас нэгэн аврах том харлаг шавар мангас оргин гарч ирэв. Бүх баг бүрэлдэхүүн зүгээр л айцаар хүшиж орхив. Катал түүнд рүү зүгээр л нүдээ онийлгаа харахад Молина тэдний хамгийн том айцыг батлав. Энэ зүйл бол түүхийн номноос шууд амилсан бомогт мангас юм. Тэрээр энэ цасан талбай бол хүчирхэг дайчдын оршуулгын газар гэдгийг тайлбарлав. Амьд үлдсэн цөөхөн хідэн бүгд яг энэ араатны тухай анхааруулсан байдаг. Гэвч Катал зүгээр л гарцуу хүн шиг жуумалзав. Тэрээр мэдээж тэд зажлууртай дажгүй зууш болд юм гэв. Молинагийн ирүү шууд газар унах шиг болов. Чи тэднийг идтiim үү? Тэр бүсгүүд хэрвээ сонирхож байвал өөрөө очиод барьчих гэж хэлээд түүнийг бүрэн хийх үггүй болгов. Гэвч мангас орой хоолны мэт хэрэгцээнийг хүлээж байсангүй. Аимшигт чанга дуугаар хаширан тэр шууд тэдэнд рүү дайрав. Хамгаалагчид тэр дороо сандарч эхлэв. Молина Каталын нэрийг чангаар дуудаж тусламж ирэн цөхрөнгөө барж хаширв. Гэвч Катал нүдээж цагтсангүй. Тэрээр зүгээр л гараа зөрүүлээд хэрвээ жинхэнэ аюул тулгаруулал би орогдсон гэв. Тэр цочирдсан Молинад түүний хүсний цэргүүд үүнийг зохицуулж чадна гэж хэлв. Тэр гаднах ертөнцийн дайчид юугаар бүтснийг хахыг хүсэж байлаа. Саг шавар мангас тэдэн дээр нуран унав. Ахмад тэр дороо бамбаагаар хамгаалахыг тушаав. Нэгэн цэрэг бамбаагаа яг цагт нь өргөж мангасын дайралтын бүх хүчийг сүрэн зогссон ч энэ нь хангалтгүй байв. Цохилтын хүч асар их байсан тул цэрэг хоошоо шидэгдэв. Өөр нэг дайчин шууд сүхээр дайралтив. Тэр бас л өөдсгөн хүүхэлтэй шиг хоош шидэгдсэн бөгөөд түүний зэвсэг тэг хохир зочруулжээ. Өдөртөгч хурдан сэтгв. Тэрээр лаг шавар мангасууд зөвхөн шолон шугамар хөдөлдөг гэж хашрав. Тэд тарж байрлаад дайралтаа зохицуулах хэрэгтэй бөгөөд энэ нь бүтэмжтэй болов. Жатчин зэвсгээ ашиглан араатны дээгүүр шууд харааж хажуу талд нь цэвэр цохилдог. Мангас өвцөндөө чангаар хашрав. Дайчин боломжийг олж харан жаддаа энерги хөрөмтлөөж бүүч том цохилдог. Саг шавар мангас тэнцвэр алдаж байх үед Ахмад өөрийн гэрэгцэн сэлмээр дайран оров. Тэр цэргүүдтэй дайртаа үргэлжлүүлэхийг хашрав. Тэр түүний сул тал болох нуугдмос голыг зааж хашрав. Илдээ хүчээр цэнэглээд тэрээр доошоо чиглэсэн асар том зүсэлт хийв. Энэ бол төгс цохилт байлаа. Дайрагт улаан болор голыг интэлж мангас уусаж алга болов. Ялалт. Хүсний цэргүүд баярсан хаширалдав. Гэрч Каталыг хараарай. Тэр зүгээр л юунд сэтгэл нь хөдлөөгүй ширтэж байв.
Дараагийн соригт ирэв. Одоо энэ бол аврах чоннуудын сүрэг байлаа. Хүсний цэргүүдийн нэг нь саг сурав. Тэр магадгүй энэ газрын тухай цуу яриа хитрхи хитрүүлэхтэй байсан байж магадгүй юм гэв. Ахмад тэр дороо түүнийг таслав. Тэр залууд тэд хараахан замынхаа хагасч хүрээгүй байгааг анхааруулав. Үүний зэрэгцээ зарим хүсний цэргүүд шимэлдэж эхлэв. Тэд Каталыг зүгээр л бэлэн зүйл дээр сууж байна гэж сэрдэж түүнийг тушиж үзхийг хүсэж байлаа. Хүсний цэргүүдийн нэг нь бүлгээсээ салж ирэв. Тэр шууд Можина дээр алхаж очиод тэд ярилцах хэрэгтэй байна гэв. Тэр бүсгүйд тэд энэ ажлын төлөө амиараа дэнчин тарьж байгааг сануулв. Бүсгүй талархан зөвшөөрч тэднийг үнэхээр зөрөгтэй цорын ганц хүмүүс байсан гэв. Гэрч түүний үл тоомсорлож чадахгүй нэг том асуудал байлаа. Нөгөө зэрлэг гэгдэх Катал туслах гэж ганц ч хурууга хөдлөгсөнгүй. Тиймээс тэр Каталын чадварыг тушиж үзэх зөвшөөрлийг аль биесээр хүсв. Тэр түүнийг ийм онцгой хандлага хүртэх эрхтэй эсхийг харахыг хүсэж байлаа. Хүсний цэргүүдийн Ахмад нөхцөл байдлыг тайлбарлахад Молина бүрэн цочирцсан харагдав. Тэр санаа алдаж цэргүүдэд зогсоохыг хичээсэн ч тэд зүгээр л сонсоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч Катал энэхүү занал хийллээс огт айгаагүй мэд зүгээр л жомолцов. "Тэгэхээр та нар намайг тушиж үзмээр байна уу? Надад татгалзах зүйл алга. Гэхдээ яг одоо биш." Хүсний цэрэг бүрэн гайхаж хоцров. Катал сүхвээ гартаа барин тэдний цаагуур дээш харав. "Та нар дараалал зогсох хэрэгтэй босхон дээ. Бидэнд зочид ирсэн байна." Гинт тэдний дээр нэгэн хүүтэн уур амьсгал нүмрэн авлаа. Нэгэн гүн дуу хоолой цууратав. Хэврэг мөнх бус антид хүрэгцэн иржээ. Дуу хоолой өөрийн жихүүдээс хүрэн монологоо үргэлжлүүлв. "Би өнөөдөр ховорхон амттан зоогдсон дээ." Тэгээд цасан дундаас нэгэн авраг том цагаан могоо оргин гарч ирэв. Тэр тэдэнд рүү архирв. "Над руу хуц мөнх бус антидаа. Хүсснээрээ тэмцэлд. Энэ нь та нарыг улмас амттай болгох болно." Молин чангаар хашрав. Хамгаалагчид мангасын хүчийг сүрхийн тулд чадах бүхнээ хийж байсан ч нэгэн тушаас нь дуу хоолой энэ бүх замбраагүй байдлыг шууд таслав. "Босно." Энэ бол Катал байсан бөгөөд тэр үнэхээр ууралсан харагдаж байв. Тэр тэднийг өөрийнх нь зочид гэж мэдээд дайрагчийг ухрахыг тушаав. Чи яагаад энд байгаа юм бэ?" гэж могоо эсгэрв. Тэр энэ газрын хойдуудыг мартчихсан юм уу? Тэр өөрийн овгийн газар нутгаас маш хол байна. Катал энэ нь түүнд огт хамаагүй хэрэг гэж хариу болгов. Энэ нь мэдээж авраг могоог улам бүр урлуулв. Асар их хүчний урсгалаар тэрхүү антин өөрийн жинхэнэ дүр төрхийг ис гаргаж "Би бол могоо байна. Өгшгүй мөнхийг амласан хүнд чи яаж зүрхэж тушаал өгнө вэ?" гэж архирв. Катал хангарттай сонслоо. "Тэгвэл чамд сургамж өгөх хэрэгтэй юм байна" гэж тэр хэлээд асар хүчтэй цохилтын давтамж үүсгэсэн нэгэн цохилтыг шидэв. Тэрхүү тесрэлт авраг могоог шууд мөргөж нэг цэнхэр энергийн мөөгөн үүл үүсгэв. Цохилтын хүч үнэхээр галзуу байсан бөгөөд босод зэрлэгүүдийг хойшин шидэв. Энэ бүхэн дуусахад могоон толгой цасан дээр зүгээр л цустай зоог олон хүлдэжээ. Катал хүүтнэр "Чи зөвхөн зодуусны дараа л үг сонсдог төрлийн антан байна" гэж тэмдэглэв. Можина хүч чадлын энэхүү үзүүлбэрт бүрэн цочирдож зүгээр л ширтэж байлаа. Тэр газрыг дэвсэж түүнийг харанхуй энергиэр бут нэргээд дараа нь асар их хурдаар урагшивсрэв. Өөр нэгэн асар том тесрэлт тал нутгийг дэргэв. Хэдэн минутын дараа Мина болон Даамал цочролд оржээ. Хөлсний цэргүүд одоо Каталаас өршөөд ирэн гүйж байлаа. Дулаахан сүүх тэрэг дотор Катал гайхмаар тайван байв. Тэр тэдэнд огт танихгүй хүнд итгэхгүй байхыг ойлгож байна гэж хэлв. Аялал үргэлжилсэн бөгөөд ямар нэгэн байдлаар Даамал гадаа хөөгдөн гарсан байв. Хөөрхий залуу. Катал Милена руу эргэж харан царай нь үхтлээ нухацтай болов. "Тэгэхээр миний сонирхлыг татаж байгаа нэг зүйл байна. Тэр түн шиг сурвалжид хатагтай яагаад ийм аюултай худалдааны даалгаварт өөрийн амир дэнчин тарьж байгааг асуув. Бүсгүй хэсэг хугацаанд эргэцэж байснаа өөрийгөө Лорд Акашагийн хоёр дахь эхнэр буюу татвар эмэгтэй охин гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр ээжийг нь улс төрийн гэрэлтэд ашиглаад дараа нь ямар ч эрх мэдэлгүйгээр бүрэмсэн хайсан гэж тайлбарлав. Бүсгүй нударгаа зангитан тэдэнтэй зүгээр л зарцыг харьцдаг гэдгийг хүлээв. Тэд үндсэндээ зөвхөн нэр төдийд гэр бүл аж. Би энэ худалдааны даалгаврыг өөрөө сайн дураараа авсан гэж тэр мэдгдсэн нь Каталыг бүрэн гайхшруулв. Түүний шатгаан энгийн боловч хүчтэй байлаа. Учир нь хэн нэгэн нь үлгэр жишээ үзүүлэх ёстой. Каталын уруул жижигэн жоо муцал тодров. Тэр түүнийг ухаалаг, амбицтай, бас шунхаа нэгэн гэж нэрлэв.
Молина түүний үгэнд бүрэн гайхаж хоцорсон ч түүнийг хариуж амжихаас өмнө сүүх тэр гинт хүчтэй дөргиж яриаг нь таслав. Тэднийг эцэст нь хүрлцэн ирснийг нэгэн дуу хоолой дуудан хэлв. Гадаж гарахад түүний цэргүүд зүгээр л дуу алдан гайхав. Эцэс төгсвөлгүй цасан шуурга бүрэмсэн алга болж тэдний өмнө үзэсгэлэнтэй ногоон хөндий зэлийн харагдаж байлаа. Катал талархлаа илэрхийлсний дараа Молина бараага зараад зэвсэг тээвэрлэхгүй тул буцах аялал нь хялбар гах болно гэж хэлв. Гэвч тэр түүний өмнөх хэлсэн үгийг зүгээр өнгөрөөж чадсангүй. Тэр эргэж хараад өөрийг нь амбицтай гэж хэлснээрээ юу гэсэн үг болохыг асуув. Тэр яг хэлсэн шигэ гэсэн үг хэмэв. Түүний урд нь хүчрхэг байсан гэр бүл одоо санхүүгийн сүрлийн ирмэг дээр байгааг тэр мэдэж байлаа. Тэр бүх үйл явдлыг хооронд нь холбож үзв. Хэрв тэр гол гэр бүлийнхээ бүтлгүүцсэн газарт амжилтанд хүрвэл хүн бүрийн үнэнч байдлыг олж авах болно. Тэр чиний зорилго бол гэр бүлээ өөрийн хяналтандаа авах тийм үү гэж асуув. Тэр түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрөв. Молина шоконд оров. Энэ зэрлэг үнэхээр ухаалаг юм. Тэр түүний урд өмнө уулзаж байсан хинээс ч илүү ухаалаг байв. Түүний эзэмшиж буй гайхалтай хүч чадлыг бодоход түүний толгойд нэгэн санаа гясхив. Тэр түүнээс цастай талбарыг орхих талаар бодож байсан уу гэж асуув. Надтай нэгдэхийг хүсэж байна уу гэж тэр зөрөгтэйгээр асуув. Тэр одоогоор хийх ёстой зүйлс байгааг хэлээд татгалцсан хариу өгөв. Молина түүний хариултыг найрсагэр хүлээн авлаа. Дараа нь тэр хүзүүнээсээ гоёмсог бэлэгдлийг тайлж тэдний уулзалтын бэлэг тэмдэг болгон түүнд санал болгов. Хэрв тэр хизээ нэгэн цагт гадаад ертөнцид очихоор шийдвэл үүнийг Акашагийн гэр бүлд үзүүлэхийг түүнд хэлв. Кэдэ бэлгийг том инээмсэглэлээр хүлээн авлаа. Тэд хизээ нэгэн цагт дахин уулзахыг хүсэн салглав. Түүний сүүх тэрэг эцэс төгсгөлгүй цасыг ардаа орхин өтгөн ногоон хөндий рүү алга босхийг тэр ажиглан зогсов. 5 жил өнгөрч эцэс төгсгөлгүй цас нутагт нэгэн тонхой зарлагдав. Эцэст нь бүх нөхцөл биелэв. Та одоо цастай талбарыг орхиж болно. Кэдэ мөрөөдлийнхөө уран зөгнөлт ертөнц рүү эцэст нь алхам хийхэд бэлэн болон цастай цүлийн ирмэг дээр зогсов. Өөртөө итгэлтэй ячтай инээмсэглэлээр Кито шинэ эхлэлд бүрэн бэлэн болон урагш харав. Уран зөгнөлт ертөнцид анхны алхмаа хийх цаг болжээ. Ирч хүчтэй ногоон ойд Кэтл гүнзгий амьсгаа ав. Тэр эцэст нь шинэ ертөнцийг мэдэрч байна. Өв сургамал, зэрлэг ан амьтад, голын цэнгэг усны үнэр. Энэ бол түүний зогтсон хөлдөө цөлөөс огт өөр ертөнц байв. Тэр нүдээ нээж нүүрэнд нь том инээмсэглэл тодров. Сайхан байна, маш сайхан байна. Гэвч дараа нь түүний бүх уур амьсгал өөрчлөгдөв. Тэр эргэж харан асад байгаа хөлдөө уулын оргил руу ширтэв. Хараал идсэн цас минь дахин хизээч уулзахгүй байцгаая. Тэр эцэст нь эрх чөлөөг амсан архирав. Энэ бол түүний үргэлж мөрөөдөж байсан, хизээч хүрч чадахгүй гэж бодож байсан цэвэр гайхамшигын уран зөгнөлт ертөнц юм. Наашаа ирэх аялал үнэхээр хар дагсан зүйл шиг байсан ч тэр амьд үлдэж чадсан. Одоо тэр энэ ертөнцийг тултлан таашаах болно. Би шид, сэлэм, луу, эльфүүдийн тухай уран зөгнөлт ертөнцийн бүх зүйлийг ярьж байна. Шинэ амьдралын төлөөх тэрхүү ориглон хүсэл нь түүний хөтөлж байсан цорын ганц зүйл байв. Цаст тал нутагт зүгээр л амьд үлдэхийг хүсэх нь хизээч хангалтгүй байсан. Түүнийг энэ деважингаар хисэж явхад алсад ямар нэгэн зүйл гялалцах нь түүний нүдэнд тусав. Тэр гэрэл, тэр гарцаагүй тосхон байх ёстой. Эцэст нь соёл ирмэншил. Бороо үнэхээр маш их баярлаж байв. Эцэст нь энэ ертөнцийн соёлд тосхон. Тэр нутагтаа байхдаа зэрлэгүүдтэй ярилцахж орвдож байснаа эргэн саналаа. Тэд түүнийг яг л ойлгомжгүй хэлээр ярьж байгаа мэт зүгээр л ширтэж байсан. Тэр жинхэнэ харигдсан яриаг үнэхээр санджээ. Тэр өөрийн танилцуулгаа давтаж эхлэв. Тэр зүгээр л сайн уу гэх үү, эсвэл сонгодог исекай юу? Энэ ямар ертөнц вэ? Тэр зүгээр л тайван байж, залуу хүн шиг байхаар шийдэв. Төлөвлөгөөтэй болсон тэрээр гэрлийн зүг гүйж эхлэв. Энэ хооронд амар амгалан цоорхоод нэгэн өндөр настан эльф өөрийн ард түмэнд хандан үг хэлж байв. Эльф тасууныхан минь гэж тэр тунхаглав. Үүнээс хойш энэ газар бидний гэр байх болно. Эльфүүдийн бүх цугласан олон баяр хөөртэйгээр хаширалдав. Тэд эцэст нь өөрийн гэсэн шинэ газартаа болсондоо маш их баяртай байв. Гэрч залуу эльфүүдийн нэг нь тийм ч итгэлтэй бос байв. Тэрээр ахлагч руу санаа зовсон байдалтай дөхөж очив. Ахлагч, энэ газар үнэхээр аюулгүй гэж үү? Ахлагч түүнд рүү өөртөө итгэлтэй харцаар харав. Тийм ээ. Гэвч залуу эльф үүнд итгэсэнгүй.
Би энд хүмүүс ирж чадахгүйг мэднэ. Гэсэн хэдий ч цастай талбай яг тэнд байна. Энэ дэндүү ойрхон байна. Тэнд амьдардаг магсуудын тухайд юу хэлэх вэ? Ахлагч зүгээр л давхурах уу? Асуудалгүй. Олон мянган жилийн турш тэр тал газрыг юу ч гатгиж байгаагүй. Бас бид ямартай ч хамгаалтын хаалт босгосон. Тэрээр энэ бол эртний эльфийн шидээр сүтсэн хүчрхэг хаалт юм. Энэ нь тэдний байгааг бүрэн нууж хэнийг ч ойртуулахгүй зогсоодог. Хэрв ямар нэгэн зүйл нэгтэрч орсон ч гэсэн гэж тэр нэмж хэлв. Энэ нь хамаагүй. Учир нь бидэнд эрхэн дээд хатан хаан байна. Тэрээр тэдний тосгонд ямар ч аюул занс хийлэл хизээж хүрч чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй инээмсэглэв. Тэрээр маш буруу гэдгээ удахгүй батлах гэж байна. Яг цагтаа Кетл урав шалхаж, гар нь юр бусын зүйлийг нэвтрэн гарахыг мэдрэв. Энэ нь яг л даавны хэсгийг урж байгаа мэт санагдав. Тэр бүрэн гайхаж хөдөлгөөнөө зогсов. Ямар нэг зүйл урагдах шиг боллоо. Би ямар нэгэн зүйлд хүрв үү? Тэр зүгээр л үүнийг үл тоомсорлон үргэлжлүүлэн хөдөлсөн боловч гинтийн чимээ түүнийг байранд нь гацаав. Өгсний завсраар нууцаар харахад тэр шовх чихтэй жижигхэн хүүхдийг олж харав. Байна уу? Энэ эльф үү? Тэр нүдэндээ үнэхээр итгэж чадсангүй. Жинхэнэ эльф. Уран зүгнэлт ертөнцийн хамгийн алдартай үндэстнүүдийн нэг. Тэр үүнтэй ингэж хурдан уулзна гэж хизээж зүүдэлж байсангүй. Үнэхээр гайхалтай аз тохио. Тэр анх удаага амьд байгаадаа үнэхээр баярлаж байв. Гэвч бяцхан эльф охин бүрэн төөрч уйлахын ирмэгтэр байв. Би айж байна. Намайг дэндүү хос төрсөн гэж бодож байна. Гинт тэр яг ард нь нэгэн дуу хоолой сонсов. Түүний нүд цэвэр шокноос болж томров. Кэт түүний дээрээс зансхийлэн зогсож байлаа. Түүний асар том бие нь аимшигтай сүүдэр тусгав. Түүний хийсэн зүйл бол зүгээр л найрсаг сайн уу байв. Хөөрхий охин түүнийг хараад бүрэн хүшиж, дараа нь тэр зүгээр л айсандаа ухаан алдаж унав. Дэ ухаангүй хүүхдийг тэрэн зүгээр л зогсож байв. Түүний нүрээр ганц тусал хүй сурсав. Яг юу болоод өнгөрөгөө? Би юу ч хэлж амжаагүй байхад тэр ухаан алдчихлаа. Би түүнийг тосгонд нь буцааж аваач хэрэгтэй байх гэж бодов. Тэр аль хэдийн тэр дүр зургийг төсөөлж байв. Тэр төөрсөн хүүхдийг буцааж өгч талархсан эльфүүд түүнийг баатар мэт ухтан авна. Тэрээр өөртөө инээмсэгдэж тэрхүү дулаан ухтгийг аль хэдийн тисэн ядан хүлээж байв. Унтаж буй хүүхдийг гартаа бүүвэлэн тэрээр эльфүүдийн суурин руу өөртөө итгэлтэйгээр алхан оров. Түүний авсан ухтад нь түүний хүлээж байсан шиг байсангүй. Эльфүүд туйлын аимшигтайгаар хаширч эхлэв. Хүн байна. Тэгээд тэр миний хүүхэд байна. Тэр даруй жаднууд түүний нүүр рүү чиглэв. Тэд түүний хэн болохыг, мөн тэдний хаалтыг хэрхэн эвдсэнийг мэдхийг шаардав. Тийм ээ. Энэ төлөвлөсний дагуу болсонгүй. Ахлагч бүрэн шоконд орсон байв. Боломжгүй юм. Энэ газарт хүн хүл тавьж байгаагүй. Хаалт төгс байсан. Тэр яаж очж ирвэ? Тэр хаалт цуурсныг анзаарч сандарч эхлэв. Тэр хатан хааныг дуудан хашгирсан боловч тэр эргүүл хийж байв. Мэдээж тэр эргүүл гарсан байна. Кетл өөрийгөө дайсан биш гэдгийг тайлбарлахыг хичээсэн ч тэд сонсохгүй байв. Нэгэн эльф хүүхдийг буцааж өг, эсвэл бид чамайг хөөж устгах болно гэж хаширв. Ахлагчийн толгойд бодлууд уралдаж байв. Тэдний хаалт бол эртний шид байсан. Ямар ч энгийн залмих үүнийг эвдэж чадахгүй байсан. Тэр цорын ганц логик дүгнэлтэнд хүрв. Энэ бол бэлтгэгдсэн халдлага байсан. Хүмүүс тэднийг олон жилийн турш мөрдөж байсан байх ёстой. Кендл зүгээр л гайхаж байв. Би үнэхээр хүүхэд хулгайлагч шиг харагдаж байна уу? Яг тэр үед түүний гар дээрх бяцхан охин стресстэй нойрносоо сэрж эхлэв. Тэр түүнийг газарт зөөсөн тавив. Яв да гэж тэр найрсаг инээмсэглэлээр хэлв. Гэр бүл рүүгээ буцтаа. Хүүхэд түүний найрсаг царай руу хахад түүний тарих түүнийг аимшигтай сүүдрийнч төргиж шууд бүртв. Тиймээс мэдээжийн хэрэг тэр цуснаас чихүүцэм хашираан гаргаж эцэг рүүгээ гуйв. Кетл бүрэн сүрв. Миний царай үнэхээр тийм аимшигтай гэж юу? Би тал нутагтаа нилээд дажгүй харагддаг гэж бодсон. Тэр гараа өргөн эльфүүд рүү эргэж харав. Харалта, би хүүхдийг буцааж өглөө. Та бүхний харж байгаагаар би та нарын дайсан биш. Гэвч ахлагч үүнийг хүлээж авсангүй. Барьцааны хүн чөлөөд өгсөн. Бүгд дайр. Кетл эльфүүд түүний хүлээж байсан шиг биш гэдгийг ойлгов. Тэд энд зэрлэг байна. Тэр тэднийг үргэлж зөөлөн хүмүүс гэж боддог байсан. Гэвч зэрлэг байгальд энэ бол устгах эсвэл устгагдах явдал юм. Тиймээс сумууд мөндөр шиг бууж байхад тэр гараа тайван өргөж энэ жижиг үжислийг зогсооход бэлэн болов. Тэгээд нэг хоромд тэр асар том цохилтын долгионыг суллав. Тэрхүү тесрэлт эльфүүдийн байрлалыг бүрэн устгаж ойг сүйтгэв.
эльф харваачид шидэгдэв. Тэдний нэг нь хаалт хийхийг хаширсан ч аль хэдийн дэндүү оройтсон байв. Эльфүүд айсандаа хаширан агаарт шидэгдэж байх үед моднууд үндсээрээ сууран гарч байв. Энэхүү сүйтгэгч долгион ойн дундуур том зам гаргав. Тоос эцэст нь зам харахад нэгэн хөгшин эл зүгээр л туйлын итгэдэггүйгээр ширтэж чадаж байв. Юу болоод өнгөрөвөө? Сувгийн төгсгөлд тэр зүгээр л Кэтлийг босгов. Тэр тэдэнд таймнаар би та нарын дайсан биш гэж хэлв. Дараа нь тэр би арай хитрхи их хүч хэргэлцэх шиг боллоо гэж арай эвгүй байдалд орон хүлээн зөвшөөрөв. Гинт хаанаас ч юм бэ? Гарт галт шууны сум түүний толгой руу шууд чиглэн ирэв. Энэ нь тусаж түүний зогсож байсан газарт асар том тесрэлт болов. Хөгшин эльф болон түүний хамтрагч бүрэн гайхаж хоцров. Яг тэр үед нэгэн гоёмсог эльф эмэгтэй ойролцоо хадан дээр зөөлөн буусан бөгөөд тэр бол эльфүүдийн хатан хаан Хелиа Ройс байв. За яг гоё хэсэг дээр нь түр тасалсан дуучлаараа манайхаа. Брон та эддээ хитэн сайхан мэдээ дуулах гэсэн юм а. Эхнийх нь өмнөх бичлэг дээр хуучин устсан бичлэгнүүдээ яах вэ гэж асуухад дахин үзэх хүсэлтэй хүмүүс маань маш олон байсан. Бас ихэнх нь телеграмаар оруулж өгөөрэй гэсэн болохоор Брон бүгдийг нь татаад бэлтчихсэн байгаа шүү. Дараагийн бичлэгээр телеграм сувгийнхаа линкийг аль биесээр өгөх босхийг дуусгая. Хоёр дахь мэдээ нь Брон өөрийн Manga Hub сайт дээрээ маш идэвхтэй шинжилтүүд хийж байна. Одоо сайт маань QP системтэй болсон учраас та хэд маань ирэх аваад хүлээх шаардлагагүй. Тэр дороо шууд нээддэг болсон. Өдөр бүр 50 гаруй шинэ бүлэг тогтмол нэмэгдэж байгаагаас гадна миний өмнө нь бичлэг болсон хүргэж байсан алдартай махуанууд ч сайт дээр маань бүрэн ихээрээ гарч байгаа шүү. Одоо үзэж байгаа энэ махуа маань ч бас сайт дээр бэлэн байгаа. Бас та бүхэндээ барьж буй нэгэн бэлэг бол хэрв та нарт уншмаар байгаа тусгай зурагт ном, манг байвал сайтын чатаар нэрийг нь үлдээгээрэй. Брон бүгдийг нь амжихгүй ч чатгаараа олж орчуулад оруулахыг хичээх болно. За ингээд олон юм ярьдгүй бичлэг рүүгээ буцаад орцгоё. Тэр юу болоод байгааг мэдхий шаардав. Ахлагч тэр даруй нэг хүн тэдэн рүү халтсан гэж хаширв. Хатан хааны царай хүйтэн болов. Энэ газар тэдэнд бас аюулгүй биш гэдгийг тэр ойлгов. Гэвч Кэтл утаан дундаас ганц ч зураасгүй гарч ирэв. Хөөе, хүлээгээрэй. Надад хэрэг зүйлийг минь сонсож өгвөл би баярлах болно. Хатан хаан болон ахлагч үнэхээр гайхаж хоцров. Тэр эрхэм дээд хатан хааны шууд цохилтын дараа яаж гэмтээгүй үлдэж чадваа. Хатан хаан хадан дээрээсээ түүн рүү ширтэв. Тэр түн шиг хүчрхэг нэгэн хүртэл түүний ард түмний араас явж байна гэж бодов. Түүний нүд чихүүцлэр дүүрв. Тэр хүмүүсийг үнэхээр үзен яддаг гэдгийг та хэлж чадхаар байв. Тэр өөрийгөө навчны овгийн хатан хаан гэж танилцуулаад дахин нэг сум онолов. Гарт сумаа түүн рүү чиглүүлэн тэрээр түүний шунлынхаа төлөөсийг төлөх болно гэж мэдэгдэв. Кэтл бүрэн төөрөгдсөн байв. Тэд намайг ойлгож чадахгүй байна уу? Гэхдээ бид ижид хэлээр ярьж байна шүү дээ. Тэр намайг зүгээр л үл тоомсорлоод байна уу? Эсвэл хүн ба эльфүүдийн хоорондын харилцаа үнэхээр тийм муу байгаа юм болов уу? Тэр яриа бүтэхгүй байгааг ойлгон санаа алдав. Тэрээр хүмүүс нэг цохилт авсны дараа л сосдог гэсэн сургамжийг санав. Хатан хаан сумаа тавьсан бөгөөд энэ нь тод цэнхэр энергээр гялзаж байв. Гэвч энэ бол ердийн сум биш байв. Энэ нь асар том архирхий үзэгдэгт аратан болон хувирв. Кэтлийн хариу үйлдэл гэвэл тэр зүгээр л нударгаа зангидаж галзуу их хүчийг цуглуулв. Тэр ганцхан цохилт өгөхөд цэвэр хүчний аимшигт туяа шидэд аратныг шууд мөргөв. Эльф хатан хаан зүгээр л ширтэж чадаж байв. Түүний нүүр царай туйлын цэвэр шокны баг байв. Кэтлийн дайралц түүнийхийг бүрэн дарангуулв. Тэр үүнийг дахиад хийчих шиг боллоо. Үр дүнд нь гарсан тесрэлтхий үзэгдэл дараатныг бүрэн устгаж эльф хатан хааныг шууд мөргөв. Тэр газарт шидэгдэж ялагдан нурангаар хүрээлэгдэжээ. Кито зүгээр л хацраа маажин магадгүй арай илүү хүчээ барих хэрэгтэй байсан болов гэж гайхаж байв. Хатан хаан айцаасаа бож цонхиж дээш харав. Тэр бүрэн бөгөөд туйлын хижгүү болсон байв. Тэр түүнийг дээд түвшний нэгэн гэдгийг ойлгов. Түн шиг хүчрхэг хүн яагаад энд байх вүлээ? Хөлс нь урсан. Тэр цөхөлсөн шийдвэр гаргав. Тэр бүгдэд яг одоо холдохыг хэлв. Түүний ард түмэн цочирсан боловч тэр тэдэнд рүү дахин хаширч амнасаа авахын тулд зүхтахыг тушаав. Түүний ард түмэн зүхтаж байхад тэр Кэтл рүү эргэж харан түүнийг зорилгодоо хизээж хүрэхгүй гэж эсэргүүцэн хаширв. Кэтл урдынхаасаа илүү төөрөлдсөн байв. Тэр зүгээр л яригцахыг хичээж байсан. Энэ бүхэн бүрэн буруу тийшээ иргсэн боловч хатан хаан сонсохгүй байв. Тэр нүдэ анаад хүчрхэг тарин уншиж эхлэв. Түүний нүд нэгдэж цэвэр галын асар том оргилтыг суллав.
Шид тойргоос газар хийгдсэн асар том бух гарч ирэв. Түүнийг явхад Кетлийн нүд цэвэр баяр хөөртэйгээр гэрэлтэв. Дуудлага. Тэр яг л 100 сарын баярын өглөөний хүүхэд шиг харагдаж байв. Тэр хүлдүү тондордох гэрээсээ үзэн яддаг, үзэшгүй муухай мангасуудыг иргэн саналаа. Гэвч энэ дүрлэлсэн галт ивэртэй сүрлэг бух. Энэ бол огт өөр зүйл байв. Тэр өөртөө одоо эн чинь сүнс байна. Энэ бол жинхэнэ уран зүгнэлт ертөнц ямар байдаг тухай юм гэж бодов. Хатан хаан эцсийн тушаалаагүй. Түүнийг чиний өмнө байгаа дайсныг устгахаар явуул. Гэвч хамгийн дээд зэрэглэлийн галын сүнс зүгээр л өгүүлж, гэрээ бол юу ч биш. Зүгээр л төвөг удаж буй зүйл гэж гомдлоо. Хатан хаан түүнийг шууд таслан зүгээр л дуугүй бай гэж хэлв. Сүнс хэдий ч нэ хүчрэхэг эртний байна. Төдий ч нэ түүний эго том байдгийг тэр мэдэж байв. Тэр энэ зүйлийг арай ядан дуудаж байсан бөгөөд зөвхөн өөр овгийн тусламжтайгаар гэрээ байгуулсан юм. Гэрээгээ биелүүл Пиго гэж тэр тушаав. Түүний дуу хоолой маргах орон зай үлдээсэнгүй. Сүнс туурайгаа дэвсэж тололтоход бэлэн болов. Тэгэхээр би зүгээр л хүнийг азах хэрэгтэй тийм үү? Гэвч дараа нь тэр байныхаа зүг сайн хараад бүрэн хөшиж орхив. Учир нь Кетл тэнд харанхуй аваргаар хүрээлэгдсэн аимшигтай хурц шүдтэй инээмсэглэл тодруулан зогсож байв. Хүчрэхэг сүнс үнцээрээ чичирч байв. Тэр өөртөө тэр зүйл чинь хүм мөн үү гэж бодов. Тэр туурайгаа газарт шигтгэж дайрхаасаа өмнө галзуу их хүчийг цэнэлв. Тэгээд тэр хөдлөв. Сүнслэг араатан бүрэн устгахад бэлэн болон дүрлэлсэн солир шиг ураг шидэгдэв. Гэвч Кетл нүдээч цавчсангүй. Тэр зүгээр л цохилтыг хүлээж ав. Мөргөлдөөн галзуу байсан бөгөөд дэлхийг бүхэлд нь хувааж байв. Ойролцоох эльф хатан хаан тесрэлтийн асар их хүчээр хойш шидэгдэв. Тэр дээш харахад түүний хасан зүйл туйлын итмээргүй байв. Ямар нэгэн байдлаар Кэл дайрч буй бухыг нэг гараараа барьж ав. Тэр зүгээр л түүнийг эвэрнээс нь барьчихсан байв. Энэхүү асар том араатан агаарт зүгээр л гацаж орхив. Түүний дайралт бүрэн саармалжуулагдсан байв. Кэдэ зүгээр л энэхүү жихүүдс хөрм яжтай инээмсэглэлийг тодруулав. Тэрээр араатан хэлбэр нь үүнийг харьцахад илүү хялбар болгодог гэж бодов. Түүний нүд нийл ягаан энергиэр гялалзаж тэр нударгаа далайв. Түүний логик бол зүгээр л үүнийг үхтлэн зодох байв. Эльф зүгээр л туйлын аимшигтайгаар ажиллаж чадаж байв. Тэр харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Тэгээд ганцхан цохилтоор Кетл холбогдов. Цохилтоо сохормоор гэрлийн гэлба босов. Цохилтын долгион бүх ойн дундуур асар том сувг гагав. Энэ тесрэлт маш том байсан тул та үүнийг сансраас ч харж болохоор байв. Газар дээр буцаж ирэхэд байгаль орчин бүрэн устсан байв. Галт үр дагавар түн рүү дайрч ирэхэд эльф хаширв. Тоос эцэст нь замхарахад тэр өвдөг сөхрөн унаж сүрлийг ширтэв. Тэр зөвхөн энэ бодит байж болохгүй гэж шивнэж чадав. Түүний нэг цохилдоор үлдээсэн асар том тогоо руу ширтэв. Тэр тогооны ирмэг дээр тайван зогсож буй Като руу дээш харав. Туйлын айсан тэрээр толгоогоо бүхийлгэж түүний ард түмнийг өшөөхийг гуйв. Гэрч Кил түүнд рүү тайвнаар доош харав. Тэр "Би чиний дайсан биш, эльф минь" гэж хэлв. Тэр түүний үгэнд бүрэн цочирдон дээш харав. Юу болоод байна вэ? Энэ бүхэн бүрэн том үл ойлголцол байсан тогтоогдов. Үнэхээр муу үл ойлголцол. Тэр ийм хурдан дүгнсэндээ хүлцэл хүчин, эцсэндээ толгоогоо бүхийлгэв. Тэр тэднийг төөрсөн эльф хүүхдийг зүгээр л буцааж өгсөний төлөө дайсан гэж бодсон гэдгээ тайлбарлав. Одоо тэр үнэхээр муухай санагдаж байна. Кетл үүнийг ойлгож байв. Бусад хүмүүс тэднийг ийм болгоомжтой байхад хүргэсэн байв. Гэхдээ тэр тэднийг өөрт нь тайлбарлах боломж олгосонгүүд баг зэрэг сэтгэл дундуур байв. Тэрээр зүгээр л баттай болохын тулд болгоомжтой асуув. Тэр үнэхээр тэднийг хөөж байгаа хүмүүсийн нэг биш тийм үү? Тэр эльф харах нь түүний анхны тохиолдол гэдгийг батлав. Тэрээр эльфүүд байдаггүй цагаан цөлөөс гаралтай. Түүний нүд томров. Цагаан цөл. Кетл зүгээр л үүнийг хүлээн зөвшөөрөв. Цөлийн үнсэн зэрлэг. Намайг тэгж дууддаг юм. Тэр бүрэн итгэж чадахгүй байв. Тэр тэнд хүмүүс амьд үлдэж чадна гэж бодооч үгүй байсан. Тэр цөлөөмөсч бас ирж болох байсан уу гэж асуув. Тэнд бас гэлжүүдийн арим байгаа юу? Кетл зүгээр л гараа зүрүүлв. Хэн мэдэх вэ? Гэхдээ би үүнд үнэхээр эргэлзэж байна.
Тэр цүл нь асар том хүчирхэг могоонууд ч эсэргүүцэж чадахгүй хатуу дүрм журамтай гэдгийг тайлбарлав. Гэвч ямар нэг шалтгаанаар тусгай нууц даалгавар түүнд тэрхүү дүрмийг тойрч гарах боломжийг олгосон юм. Тэр үнийг зөвхөн нэг удаагийн зүйл, маш ховор үл хамаарах зүйл байсан гэдэгт итгэлтэй байна. Эльф тайвшран амьсгаа ав. Дараа нь Кэти түүний дуудсан амьтан зүгээрөө гэж асуув. Тэр тэрхүү бухой дундуур нь цагсан гэдгээ санаад баг зэрэг хүлрэх шиг болов. Тэр түүнийг санаа зовох хэрэггүй гэж хэлв. Энэ бол дуудлага биш, сүнс байсан. Үүний хүчээр цуслах нь зүгээр л гэрт нь буцаадаг. Түүнд маш их өртөө мэт санагдсан тэрээр түүнд туслахын тулд чадах бүхнээ хийхийг санал болгов. Одоо Китогийн сонирхол төрөв. Сүнс тийм үү? Тэр эльф биш. Хүмүүс ч бас сүнснүүдтэй гэрээ байгуулж чадах болов гэж шууд гайхав. Эльфийн царай өнөө. Тэр түүнд энэ нь боломжгүй байж магадгүй гэж хэлв. Тэрээр зөвхөн байгальтай гүнзгий холбоотой хүмүүс л үүнийг хийж чадна гэдгийг тодруулав. Тиймээс түүн шиг залуугийн хувьд энэ нь магадгүй боломжгүй зүйл юм. Түүний яриа тасалдсан боловч дараа нь түүнд нэгэн санаа төрөв. Хэрэв чи үнэхээр сүнстэй гэрээ байгуулахыг хүсэж байвал тэрээр Илога дуруу яв гэж хэлв. Китиг тэр нэрийг давтан хэлв. Санахж байна. Энэ бол тэдний бурхан амьдардаг бүх эльфүүдийн ариун газар юм. Хэрэв энэ нь хаанч боломжтой бол тэнд л байна. Кэтл хөөрж байсан ч тэр эльфүүдийн ариун газарт хүн нэвтрхийг зөвшөөрөх үү гэж асуух хэрэгтэй байв. Ер нь бол ямар ч боломжгүй. Гэхдээ түүний танилцуулгатай бол зүгээр байх болно. Тэр түүнд нууц байршлыг хэлэх болно. Энэ газар болох Элосиград бол эльфүүдийн судалдаг хэний ч хувьд мөрөөдлийн цэг юм. Тэрээр хүмүүсийг амьдралаас илүү үн цэнтэй газарт ойртуулах нь асар том эрсдэл гэдгийг тайлбарлав. Ямар ч эльф ер нь ингэхгүй. Тэр түүнд итгэхийг хүсэж байна. Түүнд гялалцсан улаан тастыг санал болгон. Үүнийг өөртөө авч яв гэж тэр хэлв. Тэр тэдний шинэ холбооны тэмдэг болсон эрдний чулууг талархан хүлээн авлаа. Тэр хэрв тэнд хурж атсан ч эльфийн бурхан түүнийг тушиж магадгүй гэдгийг анхааруулсан боловч тэр түүнийг давж чадна гэсэн мэдрэмжтэй байв. Тэр түүнд амжилт хүсэж Кэтл түүнд талархав. Тэр эцэст нь өөрийгөө эльфүүдийн хатан хаан Марселия Хизиан Кусия гэж танилцуулав. Яг зөв, хатан хаан. Тэр зүгээр л өөртөө итгэлдээ инээмсэглэлээр хариу барив. Зэрлэг гэтл. Дараа нь өөр үг хэллгүүгээр Кито хүлөө дэвсэж доорх газрыг хаглав. Тэр цэнхэр энергийн мөр үлдээж пуужин шиг агаарт хөөрөв. Түүний нүд ойн халхавчийг нэвтлэн пуужин шиг хурдж байхад гэрэлтэж байв. Тэр маш хурдан хөдөж байсан тул зүгээр л бүлэлцэж харагдаж байв. Дээрээс хахад тэр асар том цогтын долгионоор байгсыг зүсэж буй галзуу солир шиг харагдаж байв. Энэ хооронд Варкины нутаг дэвсгэрийн хил дээр гинтийн хүчирхэг чичиргээ цайзыг дөргив. Харуулууд сандарч байна. Тэдэнд юу болоод байгаа талаар ямар ч төсөөлөл алга. Зөвхөн ямар нэгэн зүйл маш хурдан ирж байгааг л мэдэж байна. Харуулууд айсандаа бүрэн хөшөж орхив. Тэд яг хэн тэдэн дээр буусныг мэдэж байсан тул Кэт зүгээр л харуулууд руу тайван дөхөж очиод "Сайн уу? Уулзсандаа таатай байна" гэж хэлв. Харуулууд гайхаж хоцров. Тэд бүгд бодож байна. Саяны бидний сонссон чанга чимээ энэ тэр байв уу? Нэг харуул нүдээ нарийсхан илүү сайн харж ав. За, үнсэн саарл ус, цээжин дээрх том сариу. Толгойд нь бодлоод эргэлдэж, дараа нь энэ түүнийг нэг тоон тоосох шиг зөхөв. Түр хүзээгээрээ энэ тэрхүү домогт үнсэн зэрлэг байж болох уу? Манай хүү ганцхан жижиг алхам урагш алхахад бам! Харуулууд амь насаа даатгаж байгаа мэт сэлмээс олов. Тэр зүгээр л гараа өргөв. Өөхөөй. Тайвширцгаа залуусаа. Би найрсаг хүн байна. Би амлаж байна. Ахлах харуул үүнд итгэсэнгүй. Тэрээр энэ авраг биетэн юу хүсэж байгааг мэдхий шаардан хоцотмол хിവэр байв. Зэрлэг зүгээр л тэднэр үү биш. Харин тэднийг өнгөрөм яг цайзын хан руу заав. Тэр би танаа нутаг дэвсгэрт зашлахыг хүсэж байна гэв. Харуулууд зүгээр л бүрэн гайханширтэв. Энэ залуу үннээсээ яриад байна уу? Дараагийн мэдхэд тэр байцаавтын өрөөнд байв. Харуул. Тэгэхээр чи зүгээр л дамжин өнгөрөхийг хүсэж байна тийм үү? Хэрэв боломжтой бол би хэсэг хугацаанд үлдэхийг хүсэж байна гэж тэр хэлв. Дараа нь тэр нэрээ хэлв. Китл. Харуул иргэний үнэмзих асуув. Китлийн хариу үйлдэл. Байхгүй юу?
Мэдээж түүнд байхгүй. Гэвч дараа нь нэгэн дурсамж түүнийг цөхөв. Мина түүнд энэ чамин харагдах сүлдийг өгч байсан тухай дурсамж. Бодит байдал руу буцаж ирээд тэр сүлдийг ширээн дээр тавив. Үүнийг ашиглаж болох уу гэж тэр асуув. Харуул цочирдов. Кизел энэ нь Акашагийн гэр бүлээс гаралтай гэдгийг тайлбарлав. Бараг л том асуудал бололтой. Харуулч нэрийг нь мэдэж байв. Өөр хаант усаас нүүдэл хийж буй хүчирхэг хотолдоочин гэр бүл. Тэрээр эргэлцсэн хിവэр байв. Энэ нь бодит харагдаж байна. Гэхдээ өөр хаант усаас үүнийг баталгаажуулах нь төвхтэй зүйл юм. Эцэст нь тэр зөвшөөрөв. Гэвч мэдээж тэнд нэг зүйл байв. Тэнд үргэлж нэг зүйл байдаг. Тэдэнд Китлийг аюул занс хэлэл биш гэдгийг батлах шаардлагатай байв. Туршилт уу? Босод 3 танихгүй хүнтэй баг болж өөрсдийн үн цэнийг батлахын тулд гяндан цэвэрлэх. Кэтл үүнийг инээдтэй амархан сонсогдож байна гэж бодов. Тэгэлгүй яах вэ? Яагаад болохгүй гэж тэр тод инээмсэглэлээр хэлв. Гэхдээ энд жижиг үсгээр бичсэн зүйл байна. Гяндангийн дараа тэрээр болсон бүх зүйлийг тайлгнах ёстой гэв. За манайха энэ хүрээд эхний парт маань дуусаж байна. Дараагийн бүлгүүд бүрч илүү сонирх ёстой байна гэдгийг би баталж байна. Бас лайк, subscribe дараад үзээрэй өнөөнүүд минь. Дараагийн партаар уулзцгаая.